Чингис хааны тухай кино гэдэг ингээд зовж явах хэрэгтэй тийм. Төрийн бодлого гэдэг нь хайцсан. Үгс авахар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үгс санаад байгаа юм шүү. Надаа үгс санаж юу авах вэ? Би болоод түрүү хэлсэн шүү дээ тийм. Шудраг ёсон төлөө явна. Арчлалын төлөө явна. Энэ Улаанбаатарч бидний гэр орно гэсэн. Тэр хоёр хөрөлсөхийнхээ энэ зам дуртай юм аа тийм. Ардын намд бас илсэх гэж очсон чинь намайг болохоор намын сэв суулна гэдэг аваа. Нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намд яг хүчтэй жийж гаргаж өгдөр хайсан юм шүү дээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн цензургүй ярианы зочноор Улсын хурлын гишүүн Баян Сэлэнг өргөдөө ирээд байна. Танд орой минь хүргэе. Орой минь хүргэе. За урилга хүлээн авч ирсэнд юуны төрөнд баярлалаа. Та сая хамгийн сүүлд 20-уудаар явсан байсан. Тэгэд энэ ямар учраас явсан юм бэ? Би Улсын хурлын гишүүн болоод нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орны даргаар бас сонгогдоод, томилогдоод тэгээд ажил байдалтай ер нь энэ байнгын орныхаа салбар харьяа яамдуудынхаа ажил байдалтай танилцж явсан. Тэгээд энэ оны төгсгөлөөр энэ бас их сонин өдөр явсан л да. 2012 оны 12 сарын 12-ны өдөр 1000 жилдээ нэг удаа тохиолддог энэ өдөр санамсаргүйгээр яг таарчих байгаа байхгүй. Тэгээд оны төгсгөлөөр энэ хүний эрхтэй холбоотой асуудал ялангуяа хоригдож байгаа их хүүхдүүд тэдний нийгмийн асуудал яг өнөөдөр газар дээр ямар байдалтай өглөөний нар гарахаас орой нар шингэх хүртэл яг ямар байдалтай үргэлжилж байгааг л газар дээр нь очиж танилцах гэсэн. Ер нь байгууллагуудаар явхад шууд одоо шалгалтаар гэж ойлгох юм уу удирдлагууд нь эртнээс бэлтгэлтэй тэгээд урьдчилж мэдгцэн яваад очиад хаалууд нь угаа цэвэрснээс ихсүүлээд ингээд би тийм байхыг хүсээгүй зөвхөн мэдээлэлгүйгээр газар дээр нь ажил байдалтай танилцсан. Тэгээд эхлээд эмэгтэйчүүдийн хорих анги дээр очисон. Тэнд 10 хүүхэд ээжтэйгээ 0-1 насны 10 хүүхэд ээжтэйгээ хоригдчихэв тий. Тэгэхээр өнөөдөр хүмүүнлэг иргэний арчилсан нийгэмлэг гэж өнөөдөр байгаад нэрлээд байгаа мөртлөө арчилсан нийгэмд өнөөдөр хүний эрх ялангуяа хүүхдийн эрх, ээжүүдийн эрх өнөөдөр тэнд зөрчигдөж байна гэж би газар дээр нь явсныхаа хувьд бас үзсэн. Яагаад гэвэл тэнд хүүхдүүд тэр ээжигээ сонгож төрдгөө штэ тэ их эцгээ сонгож төрдгөө их нутгаа газар шороогоо сонгож төрдгөө. Тэгэхэд өнөөдөр тэр хүүхдүүд ээж нь ял эдэлж байгаа нь ялын нялзаач хүүхдүүдэд оноож байгаа юм шиг хүүхдүүд бас тэнд ээжтэйгээ дөнгөж хамгийн бага нь 17 хоногтой охин хүүгээ тэрвэрэд төрсөн 17 хоногтой хүүхэд байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүдийг яг нэг нас хүрэхээр нь буцаагаад эцэг ихт нь одоо ар гэрт нь өгөө явуулдаг. Тэгээ хүүхдүүд маань тэнд ээжтэйгээ хоёулахна байгаад сурцсан болохоор одоо дасахгүй гэр орондоо очиод нэлээд төвхтэй асуудал. Зарим нь бүр асрамжаан газар аваачаад төвчдөг шүү. Зарим нь хар хасрах хөнгөө бол тэгээд асрамжаан газар очино. Хөхнөөс нь гарааг бол уйлуулаад тэгэл амар юм гэлтэй байдаг шүү. Уйлуулаад аваа явчих. Тийм тэгээд өнөөдөр төрийн бодлого маань өнөөдөр бас энэ ихчүүд хүүхдүүд тэр анхаарал тавихгүй яваад байгаагийн илрэл тэнд харагдчихлээ. Яагаад гэвэл тэр хүүхдүүд өнөөдөр нэмэгдэл хоол хүнсний төсөв хөрөнгө байхгүй бантангийн нэг хэл бантангийн махны ч мөнгөгүй тэнд сууж байгаа. Тэнд хоригдож байгаа хүүхднүүдтэй ярилцахад одоо ерөөсөө нийгмийн асуудал нь хүнд одоо хамгийн их хоригдож байгаа хүн гэхтэл 20 гаруй жил хоригдож байгаа хүн гэхэд 20 гаруй жил цувтай гэд дотроор хоол хийж идсэн байна. Тэг өдөө болтол одоо хөрөнгө мөнгө нь яаж шийдэгдэг вэ? Хэдээр мөнгө төсөөлөгдөг байсан? Үнэхээр хөрөнгө мөнгө нь болдгоо байсан юм уу те? Ингээд асуугаад ингээд судлаад явах юм бол их л зөрчилтэй зүйлүүд харагдаж байгаа. Тэгээ тэр болгоныг ангийн удирдлагууд тайлбарлахдаа бид өөрсдөө дотоодын нөөц болцоогоор ингээд асуудлыг шийдэж байна. Тэгээд хүний эрхийн асуудлыг төрийн бодлого анхаарал тавьж явах төрийн бодлогыг тэр дотоодын нөөц бололцоогоор шийдэд байдаг ангийн удирдлага гэж өрнө юу ахвд төр одоо ийшээ анхаарах цаг нь болж байгаа гэдгийг л нийгэмд гаргаж харуулах гэсэн. Би таныг 20 ангид явсныг сонсоод сэн санагдчихсан л да. Яа тэгэхээр та өөрөө улсын хурлын гишүүн болохоос өмнө 14 хоног баривчлагдчихсэн шүү дээ. Тийм болохоор би таныг 20-ыг сонгож аваад очисон байх гэж бодсон. Танд бас тийм нөлөө байсан уу? Яг хоригдсантайгаа бол холбож очиагүй. Тэнд хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа гэдгийг хүн болгон мэддэг учраас. Гэхдээ нөгөө тэр ажлыг
тэр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тэр одоо нийгмийн эмзэгт бүлгийнхэн ялангуяа тэр гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүүхдүүдийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийллээс болж хойд эцгээ хойд ээжээ юм уу тэ ингээд хороосон хүн амны хэрэг хийсэн хүүхдүүд байгаа хгүй. Гэтэл өнөөдөр тэнд хүүхдүүдтэй уулзаа санал бодлын солилцоо сонсож байхад би одоо давтан гэдэг зүйл ангаар би 11 жил ял эдэлж байхад миний хажууд 2 хүн алдсан хүн 10 жилээ ял авчаа шүү дээ гэд хүүхэд уйлжсэн. 1 жил 2 сар одоо мөрдөн байцаалтын тэр удаан хугацаанд одоо хоригдож байгаад 461 дөрөв ангид хоригдож байгаад тэгээд тэр хүүхэд тэр чихтэй удаан газар жил 2 сар хоригдно гэдэг ч үсэгүй тийм ээ. Тэгэхээр тэр хүүхэд одоо ясны сүрээ тусаад тэгээд нуруунасаа эхлүүлээд тайруулаад эхэлж байгаа байхгүй. Тэнд хүүхдийн хорих дээр хүүхдүүд өнөөдөр боловсрал эзэмшиж чадахгүй юм. Тэнд өнөөдөр хүүхэд зүгээр л өнөөдөр тэр нийгмээс тусгаарлал нэг хоол унд амь зоогоохтуудыг байлгаж байгаа л өнөөдөр тэр хүүхдүүдийг урьдсан сэргийлж байгаа юм эсвэл нийгэмшүүлж байгаа юм төлөвшүүлж байгаа юм бүх асуудал энэ дэр бүр айгүй эмзэг байгаа. Тэгэхээр би тэнийг яг өөрөө хоригдож үтсэн учраас тэнд ямар байдгүй гэдгийг мэдсэн учраас л таныг би хоригдлоо очисон гэж бодод зөв. Тэгээ нэг талаасаа бол яг тэр 14 хоног би шүүхэн шийдвэрээр захиргааны зөрчил гаргасан гэдгээр 14 хоног би хүүтэн цементийн өрөөнд ажил нөмрүүд хэвтэж байгаа толооноос ингээд сийгээд толгой дээгүүрээ хүнжил нөмөрхөөр энэ хажуугаар ингээд хүзүүнээс сийгээд тийм хүүтэн өрөөнд би 14 хоног хоригдсон. Тэгэхдээ би захиргааны зөрчил өөрийгөө гаргасан гэж үздэггүй. Яг адилхан захиргааны зөрчил гэдэг ингээд над дээр нөгөө тал дээр нөгөө дүүргэн Сүхбаатар дүүргэн намайг захиргааны зөрчлөөр 14 хоног хорьжсэн бол Чингэлтэй дүүргэн шүүхэн яг энэ зөрчил гэдэг дээр эрүүгийн хэрэг 7 сар үсгэгдэл явжсэн. Гэвч өнөөдөр бол яг бодит байдал ийм л байна. Өнөөдөр би 14 хоног хоригдсоноо бахархаж байгаа юм биш гайхуулж байгаа юм биш. Эсвэл тэрнийхээ төлөө хин нэгнийг буруутгах гэдэг юм биш. Ер нь газар дээр нь ерөөсөө амьдрал бол ийм байна. Энийг Монголын нийгмийнхэн ойлгоос энэ ард түмэн ойлгоосоо хаалттай дээр торны цаана өнөөдөр бас амьдрал буцалж л байгаа аахгүй. Би таныг гарын үсэг цуглуулж яваад хоригдсон гэж боддөө штэ. Тэгвэл 7 сарын турш үргэлжилсэн эрүүгийн хэрэг гэдэг чинь прокурор зодсон хэрэг үстэй. Прокурор зодсон. Та яагаад зодсон? Би зодоогүй. Би надад зодох шалтгаанч байгаагүй. Яг энэ хоёр даргаыг хорьсон одоо тэр Төв аймгийн хорход аваачаад хоригдсон хорьсон тэр үеэс бид нарт ганцхан сэжигтнаар хорьсон учраас бид гаргах хуулийн хэллэгэнд батлан даалтал хийсэн. Тийм учраас бид батлан даалтанд гаргах гэж ард түмэн тэрийг хүсэж байгаа хүмүүс, дэмжиж байгаа хүмүүс гарын үсэг зураач гэж талбай дээр зогсож гарын үсэг зурулснаас 14 хоног хоригдсон байхгүй. Зөвшөөрлгүй ард түмнээс гарын үсэг цуглууллаа гэж зөвшөөрлөх хэвчээ. Би Сүхбаатар дүүргийн засаг дараагаас авах байсан. Тэгээд тэр зөвшөөрлийг аваагүй гэдгээс гэтэл өмнө нь энэ одоо манай намын гишүүн тулгыг барьж хорьсонтой холбогдуулаад ер нь хууль шүүхийн байгууллага шударга ажиллахгүй байна. Өнөөдөр эрх мэдэлтэй албан тушаалт эсвэл улс төрийн намуудад үйлчлээд байна гэдэг биднэрт хардлага байсан учраас хангалттай бас биднэрт хардах үндэслэл байсан учраас бид нар хэдэн хөгшчүүд, залуучууд нийлээд прокурорын байгууллага, шүүхийн байгууллага, цагдаагийн байгууллагаар явж энэ дээр анхаараач гэж явсныхаа төлөө би өнөөдөр хүн зодсон болж байна. Тэр Мөнхбаатар гэдэг прокурорч эрэгтэй хүмүүс дээ. Эрэгтэй хүн. Тэгээ надад зодуулаад зогсож байдаг прокурорч гэж юу аах вэ те? Би тэр прокурорд 1 метрч ойртойг байхгүй. Харин тэр прокуророос асуулт тэр хөгшчүүд асуусныхаа төлөө тэр прокурор гомдол гаргасан юм өөрөө. Прокурор гомдол гаргасан. Прокурорын тамгын газрын тэр прокурорын өмнөөс тамгын газрын дарга нь Чулуунбаатар нь өнөөдөр хохирогч болж явсан гэ. Тийм үү. Та ч ер нь прокурорыг юутай хийдэ тамгын газар мазартаа тийм. Нэг прокуророос асуулга асуусныхын төлөө эрүү үсгэгдээд тэгээд хуулиар хоригдсан газар чагсаал цуглаан хийлээ гэж. Тэгээ прокурорт гар хүрлээ гэж. Тэгээд эрүү үсгэлээ тэр хэрэгсэхгүй болсон. Гишүүн болсны чинь дараа хэрэгсэхгүй болсон. 8 сард. Тэгэхээр их хурлын гишүүн болоогүй байсан бол ер нь юу ч болох юм билээ гэж бодогддгоо танд. Гүү юу угаасаа л зодог болж бодож гинөө. 7 сар шалгагдахад тэр 2 удаа байцаалд юугаар орсон шүүхээр орсон шүү дээ. Тэр үед бол тэр одоо Хашаатар гээд прокурор бүр ялах гэж улаарсан байхгүй юу?
Бүр Монгол хэлний үг зүүн тайлбар ашиглаад тэгээд бүр замнал хийсэн энэ тэргээд бүр ялах гэж л улаарсан. Би харин их хурлын гишүүн болоод тангараг өргөснөөхөө дараа Чингэлтэй дүүргийн шүүхтэр ялагдчих ширээний артаа талд их хурлын гишүүн болсон болоод анх суусан үнэ шүү дээ. Тэгээд нөгөө гишүүний бүрэн ирэх нь тэр халтшгүй бүрэн ирэх нь бол үндсэн хуулийн цэцэр ороод юу яцсан? Хүчингү болсон. Тэгээд тэр үднээсээ ялагдчих ширээний артаа талд. Би таны ярилцлагуудыг уншиж л да өдөр. Тэгээд тэн дээр нэг тийм сони юм байсан. Тэр танд зодуулсан гэдэг Мөнх Баатар гэдэг прокурор энэ хоёрыг ялсан юм уу? Одоо яг хяналтын прокурор нь энэ хоёр даргын одоо энэ үүсгэгдээд байгаа энэ зохиомл гэмт хэрэг гэдээ бид нэр яриад байгаа тий гүтгэлэг гэд энэ хэрэг дээр энэ надад зодуулсан гэд явж байгаа Мөнх Баатар прокурор хяналт тавиад сууж байгаа байхгүй. Бас сонин юм тий. Сонин. Тэгэхээр бид өнөөдөр эргэлзэх сэтгэл төрөлгүй байхав дээ. Чи надад зодуулсан гэдгээр би 7 сар тий эрүүгийн хэрэг чалгагдаад хэвлэл мэдээллээр би чам прокурор зодсон хэрэгтэй бараг сүулдэ нүрийн майчсан ч юм уу хувцсыг уурсч тасцсан ч юм уу. Гэтэл өнөөдөр тийм юм огт болоогүй. Тэр видео бичлэг дээр нь гарахад тэр бичлэг дээр би 1 метр жойртойг болоо байгаа байхгүй. Харин хүмүүсийг прокуророос холбуулж байсан. Та Ихвэр гэдэг хүнтэй хизээнээс танил юм бэ? Яагаад тэр хүнийг тэгэж өмөрч одоо гарын үсэг цуглуулад ингэ явж исэн? Би энэ хоёр даргаыг одоо мэдээ орсон цагаас улс төр гэдгийг мэдсэн цагаас л би танилцсан нэг. За яг ойртож танилцсан үе нь 2009 оны ерөнхийлөгчийн сонгуул. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар би хорооны хэсгийн орооны даргаар ажиллаж байсан сонгуулийн хэсгийн ороонд. За. Тэгээд энэ хоёр дарга унс одоо элбэг дорж ерөнхийлөгч гараад энэ хоёр дарга унсан. Тэгээд элбэг дорж ерөнхийлөгчийн оронд нөхөн сонгуул явагдсан да. Тэр үеэс л би илүү дотн хамтарч ажилласан. Бүр ойртож танилцсан тий. Тэгэхээр та хэсгийн орооны даргаар ажиллаж байсан бол одоо хуучин маахны гишүүн байсан бахан тий. Хуучин маахны гишүүн. Гэхдээ хэсгийн хороонд би төрийн албаагч гэдгээр орж ирсэн. Тийм, төрийн албаагч тэр үед би хөдөлмөр халамж үйлчлэгийн нэлцэд хүн амын гэр бүл хариуцсан. Мэргэжилтэн байсан. Та цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэж 2006 он хүртэл ажилласан байсан тий? 2006. Хэрэг бүртгэгч эрүүгийн байцаагч тий? Хэрэг бүртгэгч гэдэг чинь одоо хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт явуулдаг. Хэрэг одоо эрүүгийн хэрэг үүсгдэг, татгалздаг тий? Тэгээ яагаад энэ ажлаа хайсан? Би нэг өмнө нь хэвлэл мэдээлэлээр ярьдаг байсан. Өмнө нь надад бол ард түмнээс нуугаад ах юм байхгүй тий. Би 2002 онд цагдаагийн академик төгссөн. Цагдаагийн академи үндсэн ангийг гүйцэтгэх ажлын сонгоны ангийг төгссөн. Тэгээд би Сүхбаатар аймгийн цагдаагийн элтэст томилогдож, хуваарлагдаж очиод тэгээд тэндээ удаагүй Баянзүрх дүүргийн цагдаагийн элтэс шилжиж ирсэн. Тодорхой шалтгаанаар тэгээд ажил хөдөлмөрийн гараа Сүхбаатар наран ургах зүг гэж Сүхбаатар аймаг руу микрта гэрээ ачаалаад явчихлаа шүү дээ. Их сайхан нутаг байсан. Тэгээд тэнд жоохон таарамжгүй байдал үүсээд тэгээд би Баянзүрх дүүрэгт шилжиж ирсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн элтэст ажиллаад би тодорхой хэмжээнд ажиллахдаа би ажил хөдөлмөрийн аврах тийм ээ. Бас аваагүй шагнал надад байгаагүй. Цагдаагийн гавьяар шагнагдах жагаад айгу богинохон жил ажилласан байна те. Удаагүй юм байна гэдгээр надад цагдаагийн ерөнхий газараас ч хүртэл өгсөн. Яг хөө тодорхой хугацаанд би сайн ажиллаж байсан хэдийч бас өөрөөрөө одоо өнгөрсөн ч юм уу те. Эсвэл хит одоо өөртөө ихтгэлтэй байсан ч юм уу. Тэгээд найз нөхөдтэйгээ явжгаад тэгээд нэг шалгаж байсан хэрэг дээр би алдаа гаргасан. Гэхдээ би энэ асуудал бол тухайн үед шалгагдаад дууссан. Одоо надтай намайг энэ асуудалд бас турхарсан те үдсэн хүмүүс нь тэгэл ажил дээрээ үлдээл тэгэл Баянсэлэн гэдэг хүн найз нөхдөд тусалснараа тэгэл ажлаа салгацсан. Тэрийг бол би ард түмнээс нуудгүй үний юм гэвэл энэ л үнэ. Тэгээд тэрнээс хойш би албан тушаалаа уруулаа ашигласан гэж уруулаа ашигласан. 10 албан тушаалаа уруулаа ашигласан гэдэг. Тэгээд халагдчихсан. За тэгээд би дараа нь
Чангалтай дүүргийн хүний нөөцөд бүртгүүлээд явж байхдаа хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалалтын нийгэмд арбитрчаар ажиллаж байсан. Дараа нь Чангалтай дүүргийн 17 дугаар хорон засаг дараагаар ажиллаж байсан. Тэгэл ер нь тэр үеэс улс төрийн итгэх сэргэж эхэлсэн үү? Улс төрлөө та орж ирсэн биш үү? 17 дугаар хорооны засаг дараах болсон үеэс орж ирсэн. Би таны хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг уншсан. Энх хоёр даргийнхаа төлөө бүр тэмцнэ. Намын даргийнхаа төлөө тэмцэхгүй байна гэдэг бол түүнээс урвсантай адилхан гэж ярилцлага өгсөн байсан. Тэр яг таны үг үү? Миний өөр үг. Яагаад та намын даргаас урвна гэж тэгж айхтар бодож байгаа юм? Та ч урлын гишүүн хүн. Тэрийг уралт гэдгээр нь биш арай өөрөөр би хэлснийг сонин сэтгүүл дээр арай нэг сонирхолтой болох гэж гарчхан сольдог юм уу да гэсэн бодол байгаа юм надад. Зүгээр яг миний хувьд бол би зүгээр намынхаа үнэт зүйлийг л хадгалах юмсан тий. Угаасаа энэ намын үнэт зүйл Монгол Ардын Хувьсгалт нам өнөөдрийг хүртэл оршин тогтноод өнөөдөр парламентд тодорхой хэмжээний суудал аваад авах хэмжээнд өдөө болтол явсан учир нь бол энэ намын нэр тийм ээ гишүүд дэмжигчд намын дарга энэ гуравтал байгаа. Өнөөдөр би энэ хоёр дарга гэдэг хүнийг би алдаа гаргасан өмнө нь алдчихж байгаагүй гэж хэлэхгүй. Харин өнөөдөр тэр хүн үнний төлөө явж байгаа. Өнөөдрийн тэр тулгаж байгаа зүйлэн өнөөдрийн тэр үүсгээд байгаа энэ гэмт хэрэг нь бол зохиомл гэмт хэрэг. Тийм учраас би өнөөдөр ийм хууль бус зүйлтэй би эвлэрч чадахгүй л гэдэг байр суурь гэдгийг та яаж мэдчих вэ? Зохиомл гэмт хэрэг яад өнөөдөр хохирогчгүй хэрэг. Энэ хол хохирогчгүй хэрэг. Одоо үлдэгдсэн хоёр хэрэг нь улсад хохирол учраагүй шүү дээ. Улсад хохирол учраагүй харин хувь хүмүүс нь хохирцсан байгаа шүү дээ. Өнөөдөр Чулуунбаатар гэдэг нь 1 тэрбум төгрөг гаргаад тэр Улаанбаатар тамис сайн нөгөөд нь татал ингээл эхэлж яхад өмч хувьчлал нь өнөөдөр харин хууль шүүхийн өмнө хуулийн өмнө хүн бүр тэгш хэрэгтэй гэж үндсүүлэндээ заасан байгаа тийм. Гэтэл өнөөдөр энэ хоёр дарга гэдэг хүнийг төрийн өндөр албан тушаал хашиж явснаар нь тий өнөөдөр тэр хүнд хамгийн их хүнд ял хэлмэгдүүлэлт яваад байгаа юм шүү. Хэрвээ иргэн байсан бол яах вэ? Тий харин нөгөө талаараа төрийн өндөр албан тушаалтан байсан гэдгээс арай илүү их мэдл идлээд байгаа юм шүү. Би бол тэгж боддгоо. Яагтвэл тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Тэ хашиж байсан үнэ. Гэхдээ өнөөдөр өмч хувьчлалын комиссд тэр та боддоо хэрвээ жишээ нь иргэн мөнх уйсгалан за тийм хэрэг үйлдэлсэн байлаа гэж бодъё. Тэгээд яллагдчихлаа гэж бодъё. Гэтэл намайг өмөрч засгийн газар гарахтаа л тулахгүй шүү дээ. Би одоо нэг намын гишүүн байлаа гэж бодъё л да. Гэтэл за мөнх уйсгалан сулдахгүй бид нар засгийн газраас гарлаа гэсэн мэдээлэл хийхгүй байхгүй. Бид хууль бус зүйлдээ эвслийн засгийн газарт орохдоо бид өнөөдөр тэ энэ нийгэмд хууль бус зүйл давтагдах юм бол хэлмэгдүүлэлт удаа дараа гарах юм бол цаашид үргэлжлэх юм бол бид хамтарч ажиллаж чадахгүй гэсэн ийм гэрээ байгуулсан. Энэ гэрээнийхээ давал өнөөдөр Монгол Ардын Хувьсгалт намын гүйцэтгэх төвчөө хуралдаж харин орон нутгийн сонгуулиар энэ хэлмэгдүүлэлт явсан уу гэвэл явсан. Орон нутгийн сонгуульд хэлмэгдүүлэлт яваагүй бол яагаад өнөөдөр захиргааны иргэн шүүхээс тэр хүмүүсийг бүртэг намынхын нэрийг бүртэг гэсэн бахад өнөөдөр бүртгэхгүйгээр тэ захиргааны шүүхээс илүү давсан эрхийг сонгуулийн хороо эдэлдэг. Хөхөө өвлийн хүйтэнд хүмүүс үлсгэлэн зарлаа тэмцэж шít. Үндсөөлөөр олгосон сонгохтой хэрэг 4 жилдээ нэг удаа олддог тэ. Тэр эрхээ эдлэхийн тулд хүмүүс маань тэмцэж шít. Гэтэл энэ өнөөдөр засгийн газарт орсон нь өнөөдөр хууль бус зүйлдээ эвлэр гэсэн үг биш шít. Харин бид өнөөдөр танах угаасаа эвлэрэл орсон шít. Танахыг засгийн газар байгуулах үед энх хоёр гэдэг хүн шоронд л байсан шít. Хэлмэгдсэн бол тэрнээс өмнө хэлмэгдээд нөгөө авчид хорцсон. Та нар юу яалаа хэлмэгдүүлчлээ л гэдээсэн. Тэгсэн хэрнээ засгийн газар харин бид улс их орныхаа эрх ашиг бодож тэ арчаас намын тавьсан саналыг авч энэ хууль бус зүйлүүд зогсох байх гэж бодож байсан. Энэ цаашаад үргэлжлэхгүй байх гэж найдаж байсан. Өнөөдөр үргэлжлээд явж байна. Тухайн үед бид харин өнөөдөр улс их орныхаа эрх ашиг хамгааж бид нар засгийн газараа бүрдүүлж өгч өнөөдөр их хурлаа байгуулж чадсан шүү дээ. Тэгээ өнөөдөр ингэж байгуулцчаад өнөөдөр хууль бус зүйлүүдэд удаа дараа байх. Тэгвэл өнөөдөр ард түмэн биднэрт яаж итгэх юм? Тийм үстэй. Ард түмэн өнөөдөр шудраг ёсыг биднээс хүсэж байгаа шүү дээ. Бид нийгэмд шудраг ёсыг тогтооно гэж орсон шүү дээ. Бид нар 5 хувьсгал нэртэй мөрийн хөтөлбөрөөр барьж орсон шүү дээ. Ард түмэндээ амлаж орсон шүү дээ. Тэгээ 5 хувьсгалаа хэрэгжүүлж чадахгүй бол яах юм?
Тэгэд энх баяр гэдэг чинь иргэн биш юм уу? За тэгвэл өндөр албан тушаалтан биш байснаар нь тэгвэл 3 дахь хүн гэж болгож ирээд бүр тэр өмч хувьчлалын комиссийн гаргасан шийдвэрт нөлөөсөн гэд. Тэгвэл өнөөдөр энэ гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр авсан зүйлийг шүүхэн өнөөдөр нотлох баримтын хэмжээнд үнэлээд явчих шүү дээ. Энэ нь өнөөдөр та бит хоёр ч гэсэн өнөөдөр хинэн ч өнөөдөр маргааш эрүүгийн хэрэгт холбогдож шийдвэр хүн болгонд таалагдах ёсгүй л дээ. Тэгвэл Монгол улсад та өөрөө хуульч хүн эрхцөөч хүн мэдж байгаа шүү дээ. Монгол улсад эцсийн шийдвэрийг шүүхэл гаргадаг шүү дээ. Шүүх гаргана. Тий. Тэгэхээр шүүх одоо нэгэн л өнөөдөр Монгол улсад энэ хуулиар шүүх эцсийн шийдвэрийг гаргана тийм үү. Тэгэхээр шүүх эцсийн шийдвэрийг гаргацсан. Одоо яг давуу заалтчтанд ингээ яваал байгаа тий. Ийм байхад одоо жишээ нь ард түмнээ бодоод засгийн газрыг нэмэхлүүлж өгөөд ажиллаж байгаа хүмүүс засгийн газраас гарна гэдэг чинь л нэг л биш л санагдаад байгаа юм да. За шүүхэн шийдвэр эцсийн шийдвэр гаргах туйлаа үнэм гаргана. Гэхдээ өнөөдөр шүүх өөрөө шийдвэр гаргахтаа хууль бус буруу шийдвэр гаргаад исэн байвал яг уу анхан шатны давзаалдах шатны. Тэгвэл өнөөдөр дээд шүүх нь өнөөдөр тэгвэл тэрийг хууль бус байсныг баталлаа шүү дээ. ТВС-ийн хэрэг биш шүү дээ. Тэ? Тэгээд гандан тэгшлэн хийдэд бэлгэлсэн гэд 2 хүн дундаас бэлгэлийн зүйл орж ирээд авсан өгсөн байтал 3 дахь хүнийг орж ирүүлээд энэ хүн авах ёстой байсан энэ хоёр авчлаа гэж оруулж ирсэн асуудал. Эн чинь бүр явж 2 олон улсын хэмжээнд манай улс, Япон улс хоёрын хооронд чинь асар том ангал гарах хэмжээний асуудал шүү дээ. Гайгүй л үү. Яалаа гэж бэлгэлснээс яагаад гэвэл манай авилгатай тэмцэх газрын Японы агин шуу байгууллагаас асуулга асуугаад Япон улсын нутаг дэвсгэр дээр өөр Монгол улсын хуулийг хэрэгжүүлж явуулсан байвал яах вэ? Болдгоо юм уу? Болохгүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр Япон улс гэж байгаад яах юм? Тэ? Тэгвэл нийлчих хэрэгтэй шүү дээ. Япон улсны их мэдгдэл зэтгэл гаргасан юм. Манай дээр гүү харин удаа дараа албан ёсоор тэр байгууллага албан ёсоор бичиг өгөхгүй байх эрхтэй байхгүй. Яагад гэвэл тэр өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээр өөрсдийнхөө дүрм, хууль дүрмээр баримтлана шүү дээ. Манай нутаг дэвсгэр дээр Герман ч юм уу одоо хятад улсын одоо хууль хэрэгжүүлэгч байгууллагаас орж ирээд хүн амьтан байцаагаад ингээд манайхны албан тушаалтныг байцаагаа яваад байвал яах вэ? Тусгаар тогтоосон улс шүү дээ энэ чинь. Та түрүү хэлсэн орон нутгийн сонгуулиар тэр намаа гишүүнээр ингээд бүртгүүлээд сонгуульт эрхийн зөрчсөн тийм ээ. Тэгээд хүмүүс өрсөлдөн зарлсан гэд ингэж байна. Миний мэдж байгаагаар санаж байгаагаар бол энэ хоёрын төр барьжсэн он жилүүдэд энэ бол дандаа явдаг гэсэн байхгүй. Та мэдж байгаа 7 сарын 1-ний хэрэг гарсан. 5 хүн амь насаа алдсан. Монгол ардын нам дээр би бол шал өөр эсрэг бодолтой байдаг. Өнөөдөр 7 сарын 1-нийг өдөөнд турхирсан хүн нь хин. Гэмт хэрэг гарсан байж болно. Гэмт хэргийг хэн ч үлдсэн байж болно. Хэн ч алдаж болно. Гэхдээ шалтгаан нөхцөл нь юунаас болсон бэ гэдгийг л олох хэрэгтэй. Юун төлөө хууль хүчний байгууллага вэ? Тийм үстэй. Тэгээ одоо хүртэл олж чадаагүй. Тэг өнөөдөр олоогүй шүү дээ. Тэгээ 4 цагдаагийн хурандаа нарыг өнөөдөр шийтгснээрээ өнөөдөр 7 сарын 1-нийг хэргийг зогсоочдаг гэдэг үгүй. Өнөөдөр хин нэг нь заавал тэр жагсах хэрэг байсан юм уу? Хин нэг нь тэрнтэй уулзахгүйгээр тэр жагсаж байгаа хүмүүстэй гараад уулзах боломж байсан уу? Нийгэм дэмэх замраагүй байдал үүсгэхгүй байх боломж байсан уу? Гараад уулзах боломжтой байсан гэдэг нь та хэнийг хэлж байна? Би баярыг хэлж байна. Тийм тухайн үеийн ерөнхий сайд баярыг хэлж байна. Яагаад гэвэл баяр тухайн үед өнөөдөр ерөнхий сайд байсан. Тэгээд эсрэг намынхан сонгуулийн лойвер штэ. Энд чинь хийж сурсан л нөгөө лойвер нь. Энэ технологи чинь нэг л хүний технологи л гэж боддөө штэ. Тэгэхдээ одоо та юу гэж та бол өгүүлэх байх л та. Би мэдээж үгүй л гэж хэлээ ш. Тухайн үед би хамтарч яваагүй учраас. Гэхдээ би тэр үед засаг дарга байсан. Тэр үед бид нарыг нийгэм дэмэх замраагүй байдал үстэй талбай дээр аль дүүргийн 17 дугаар оны засаг даргуулсан тийм. Тухайн үед бид нарыг намын байран дээр дуудсан штэ. Дуудаад бид нар одоо тэр үгээр явах гэсэн чи тийш очиод хэрэггүй энэ төр гээл те. Энд чинээ байж нам дээрээ байж л гэсэн яах гэж бид нарыг байлгаад байгаа юм ойлгоогүй штэ. Тэгээ тэн дотор өнөөдөр 4 цагдаагийн үүргээ биелүүлж авсан олон цагдаа хохирсон штэ. Тэрний хохирлыг хэн түр хариуцах ёстой штэ. Тийм ээ. Гэхдээ ер нь бол миний бодлоор ингэж бодож шүү. Тэр 4 цагдааг яллаа тэр хүмүүс л буудах тушаал хүсэн юм шүү. Заавал артталт нь бид нар улс төрч эзэн хайгаад байгаа байхгүй юу? Аваа босгоогүй шаазгаа юунд суух вэ?
сонгуулиулаар болохоо гараагүй бол 5 хүний амь нас эрсдэггүй. 5 хүний 4 цагдаагийн хурандаа буудцсан уу? Тушаал өгснөө ч тогтоогдохгүй л байгаа шүү дээ. Тэ? Ингэж хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй. Энэ цагдаагийн хурандаа нарын артаа талд бас эцэг их аав ээж ах トゥ үр хүүхэд нь бас албан тушаал эрхэлжсэнийхээ төлөө тэр хүмүүс хариуцлага үүрч. Тэгэл нэг сони гэдэг хүмүүс ингээл за одоо шүүхэн шийдвэр гараад ямарваа нэг эргээд ингээ хүнийг яллаа шүү дээ тий. За одоо чинь 7 сарын 1-ний дээр л бид нэр гэхэд л хэдэн жил бичвэ яллаад өгөөч алив хариуцлага тооцооч. За 4 цагдаагийн хурандаад тооцчлоо. Тэгэнгუთ л энэ төр биш гэл нэг яллагж байгаа хүнийг л өмөрдөг. Одоо чинь энэ хоёр ийм хэрэг ингэлээ гэл айгүй олон жил бичигдчихлээсэн байхгүй. Яг ялавла. Өө биш энэ хоёр биш шүү гэл нэг ийм тэгэл өмнөх гаргасан шүүд үнэхээр хэрэг хийсэн. Өнөөдөр ТВ-с хоног төхөөрөмж гэдэл тэ. Тэр хэрэг хийсэн бол энэ хоёр хэргийн хэвээр нь байлгах л байсан шүү дээ. Тэгээ хэрэгсэхгүй боллоо шүү дээ. Тогтоогдохгүй шүү дээ. Хохиролгүй гэмт хэрэг тэ хохиролгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй энэ хэрэг дээр угаасаа энэ хэрэгсэхгүй болдог хуулийн ном дүрм нь биш шүү дээ. Заавал улаарч яласнаар яах юм? Бол тэгээд одоо төрийн дэд албан тушаал хасчихсан нэг хүнийг авилгалын хэрэгээр одоо ял идлүүлсэн гэд хэн өнөөдөр тэ цэжэдэлтэд гүүх юм. Тэгээд тэр хүнийг хэлмэгдүүлээд харсан энэ асуудал дээр тэг хэн хариуцлага хүлээх юм дараа нь биш гэд гараад ирвэл хоёр хэрэг одоо тэр прокурор тогтчлоо шүү. Тэр хоёр хэрэгнээс хэрэгсэхгүй болчихлоо шүү. Харин ч өнөөдөр хэрэгсэхгүй болох бүр илүү хоёр хэрэг нь одоо энд үлдчихэд байгаа шүү. Босод хохирол уучраа. Та хөргөт хамгийн сүлд хизээ болцсон. 10 хоногийн өмнө болцсон юм да. Биеийнх нь байдал ямар вэ? Дараагийн биеийн байдал ерөнхийдөө таар байх. Өөрөө бол одоо өлсгөлэн зарлахгүй үстэй. Тэр талаар бол мэдэхгүй шүү дээ. Тухайн үед бид нар янз бүрийн эрсдэл тэ хүн өнөөдөр би яагаад өлсгөлэн зарладаг вэ гэдгийг би нэг л юмар ойлгосон. Яагаад гэвэл би өлсгөлэн өөрөө зарлж авсныхаа хувьд та 5 хоног өлсгөлэн зарлалаа. 5 өдөр 5 шөнө 6 өдөр хуурай. Гэхдээ өнөөдөр энэ тэмцлийн хүнд хэлбэрийг сонгох тухайн хүмүүст тийм ч амар байдаггүй л байхгүй. Намайг өлсгөлэн зарж хахад манай охин юу гэж чижсэн бэ гэж ээж та чаднаа зөрөгтэй гараа гэсэн. Тэгэхэд бид нэрийг тэр үед хуушуур Land Cruiser машин 2 өрөө байраар үсэж яан л гэж бас л дормжуулж бичижсэн. Тэгээ эцээс энэ 8 насаараа ингэж тэнцэн тавьж явна гэдэг чи хамгийн гол зорилго нь яг зорилготой тий өнөөдөр хэлмэгдүүлэлт байсан тэрийг нотлох гэж хэрвээ энэ хоёр даргаыг магадгүй тэр үед суллаагүй тий өсөлөнгөө зогсоогоогүй хүнд байсан тэр даалт нь гарахгүй тийм байх үед одоо бидний амнаас яахыг би бас хэлж мэдэхгүй. Тухайн үед хүмүүс магадгүй энэ хоёр даргааг өгөх юм бол төрөөс амнаас юм хэмжлээ шүү дээ. Би ингэж боддгоо. Улс төрийн зорилгоор хинэн ч хинээгээ зайлуулж болно. Хинэн ч хинээгээ улс төрөөс гаргаж болно. Гэхдээ амь насанд нь тултал зохиомл хэрэг үүсгэж ингэж явж болохгүй. Хийсэн хэрэг алдаа дутагдал байсныг би нуухгүй. Тэрийг би мэдэхгүй гэхдээ байсан хүнлийн болсон алдаа гаргана штэ. Би ч гэсэн алдчихал явсан. Гэхдээ би алдсан алдаа маань миний амьдралын хамгийн том сургамж гэж би боддгийг. Хэрвээ би алдаагүй байсан бол магадгүй өнөөдөр алдах ч байсан юм билүү тийм үстэй. Маргааш ч алдах байсан юм билүү. Хэлж мэдэхгүй штэ. Гэхдээ өнөөдөр хүн эргээд гიშгсэн цаг мөрөө байн харж явах ёстой л гэж боддгийг. Тэгжээж өнөөдөр алдаан дээрээ суралцах хэрэгтэй. Та бол айгүй тийм сонд хөллөр хурлын гишүүн болсон. За ямар ч үсэн энэ хоёрыг өмөрч гарын усыг цуглуулж яваад баривчлагдсан. Энэ нүгээр бас олонний танил болсон. Дээрээс нь та улсын хурлын сонгуульд одоо юугаар листээр тий намын листээр нэр дэвшээл гараад ирсэн. Энэ зүгээр л айгүй тийм тохиолдлын чанартай надад санагдтiin. Зарим хүмүүс ч гэсэн тэгж ярьдаг. Баян сэлэнг унтж байгаад өглөө босоод ирчих хурлын гишүүн болсон юмсан. Тань тийг санагддгүй. Гинт үйл явдал хэтэрхий хурдтай болсон юм шүү. Заавал энд улс төрт ороход тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэж юу? Заавал 10 20 жил хэрэгтэй гэж юу? Тэ? Мэдгүй би тэгж бодлоо. Одоо чинь уянга гишүүн байна.
10 хэдэн жилийн айхтар тэмцэл байгаа байхгүй уянгагийн хувьд. Тэмүүжин байна. Тэ? Ер нь ингээ хүмүүсийг харахад эрдэнэ. Янз бүрийн нөхцөл байдал тэр хүмүүс гарч ирсэн. Та болохоор гинт гараад ирж байгаа байхгүй. Тэгээд их хурлын гишүүн заяа нөгөө Сараз Майор гэдэг шиг их хурлын гишүүн. Тэнгуудаа байнгын орооны дарга, бүлгийн дэд дарга. Бүлгийн дэд дарга өгсөн. Өгсөн үү? Ямар хурдан карьер вэ? Энд чи зарим хүний насаараа амьдралаа зориулж иж болдог карьер шүү дээ. Тэгэхээр надад бас асуулт чинь нэг л таалагдахгүй байна л та. Яагаад гэвэл цензургүй шүү. Тийм мэдээж ойлгомжтой шүү дээ. Би гэдэг хүн байгаагаараа л байгаа. Би надад худлаа баг байхгүй. Гэхдээ эцээст би инх баяр гэдэг хүнийг өмөрч явсандаа би их хуралд гараагүй. Би өнөөдөр 14 хоног хоригдохдоо би өөрийгөө олж чадсан. Би энэ амьдралын одоо 38-9 хүртлээгээ би тодорхой албан тушаалга төр захиргааны байгууллагад ажиллаж байсан. Надад бас ажлын туршлага бий. Аль ч секторт би ажиллаж л байсан. Гэхдээ өнөөдөр би инх баяр гэдэг хүнийг би өмөрснөрөө би шударгасын л төлөө тэмцсэн. Тэ ханилж яваад морь, унаж яваад морь, ханилж яваад нөхрөө гिचэр хатгахтайсан хажуунаас байд юм байна гэдгийг би аягүй сайн ойлгосон. Хүн ер нь эцэст хамгийн ойрын нөхөр хүний хамгийн ойрхны дайсан л байд юм байна. Яагаад гэвэл энх баяр дарга улс төрчдөд бүгдийг миний мэдхээр олон улс төрчдийг гараас нухталж гаргасан. Өнөөдөр тэр хүмүүст таалагдаагүй зүйл хийсэн байж магадгүй. Гэхдээ бүгдээрээ ингэж шавааралдан бүр амь насанд нь тултал ингэж явах нь утгагүй зүйл угаасаа. Улс төр гэж заавал юм бохор байх ёстой юм. Тэ? Улс төр гэхлээр л заавалжгүй хин нэг гүтгэх доромжлох ёстой юм. Улс төрт заавал баян мөнгөтэй хүмүүс орж ирэх ёстой юм уу? Тэ? Улс төрт яагаад өнөөдөр тодорхой хэмжээнд өөрийнхөө тэ үзэл бодолтой үнэнч тууштай зан чанараараа гараад ирсэн хүн яагаад улс төрт орж болохгүй гэж. Тэр хүнийг заавал хин нэгэнтэй холбох шаардлагатай. Магадгүй намайг хүүсээр нь холбож байгаа юм айл эсвэл тэ. Эсвэл ер нь бол тийм. Айгу муухай үг бичдэг байхгүй. Би тэрэн дээр хүлэн зөвшөөрдгүй. Яг хөө гэхдээ эцээст цаана нь өөрөө бас нэг зоригтой л хүн бичүүлж байгаа гэж би боддгийн. Тэрэн дээр би нэг бодлын би бүр тасцсан гэхүү тэ. Би зүгээр улс төрт иргэний төлөөлөл орох ёстой. Ард түмний төлөөлөл орох ёстой. Сүүлийн 20 гаруй жил ард түмний төлөөлөл нэг ч ороогүй байхгүй. Тэр үднээсээ өнөөдөр Баянсэлэн гэдэг жирийн нэг гэр хороололд амьдардаг эмэгтэй гарсан нь хин нэгэнд далдагнаж, долгонож өөхөх сэхтэрээ тулж явсан нь тэгээд л энэ ороод ирсэн гэж бодшоол үгүй. Миний цаатадалд миний хоёр хүүхдээ амьдрал вэ те. Миний аав ээжийн нас би хэдий болтол би ингэж одоо хүний толгойг зэрэг шүү. Би маань хуучнаар махны гишүүн байсан. Хэрвээ би намайг ажлаас очроод гишүүнийг гаргасныхын төлөө иргэдийн хуралд дөрвөн төлөөлөгчөөр гаргасныхын төлөө намайг ажлаас халаагүй бол 26 дахь их хурлын төлөөлөгч болох гээд хорон дээр өрсөлдөж байхад миний нэг саналын хуудсыг урж хаяад хүчингү болгоод намайг хойш нь ухраагаагүй байсан бол би өнөөдөр би толгойгоо цэрэг шиг явж явах байсан. Өнөөдөр би харин намайг хууль бус энэ надтай учирж исэн. Миний амьдралын тодорхой нөхцөл байдал намайг яг хүмүүс хэлж магадгүй Баянсэлэн гэдэг хүн тэ гинтхэн гараад ирсэн. Тэгвэл би энэ 38-39 хүртлэгээ би тодорхой амьдралын амьдралын энэ хугацаанд би зовлон бэрхшээлээ үүссэн. Надад туршлага хуримтлагдсан. Би энэ болгоноос өөрийгөө олж авсан. Би нийгэмд хууль бус зүйлүүд яг над дээр илүү учраад байгаа учраас би өөрийгөө олж авахын тулд энэ ёстой манан дундуур би тэмцсэн. Тэгээ энэ тэмцэл маань өнөөдөр магадгүй намын бодлого маань өөрөө зүв байсан учраас манай Монгол Ардын Хувьсгалт нам муу ааны шударгаас эвслээс хамтарч гарч байгаа хүмүүс мөнгөтэй хүмүүс байгаагүй шүү дээ. Хэн байсан? Хэн баян хүн байсан? Хэн компани захирлууд байсан? Тийм үстэй. Жирийн л ард иргэдийн төлөөлөлөөс магадгүй 21 аймаг орон нутагт гарсан хүмүүс орсон бол бүр их сонирхолтой байхаас. Жирийн хүн би л гарчлаа. Тэр нь л хүмүүст их олзолоод ах шиг байгаа юм. Жирийн хүн яг таны хэлдэг үнэлэлтэй сүүлийн 20 жил 20 гэж яриад яг сүүлийн 8 жил
тийм ээ. Жирийн хүн нэрээ гарч ирээгүй юм биш үү их хурлд. Гэр хорооллын хүн. Гэр хорооллын гэдэг. Гэр хорооллолд ядууд амьдардаг байхгүй юу? Гэр хорооллолд зуны цагт хичнээн хүмүүсүүд энэ баячууд лагер руу гардаг л үлээ. Тэгвэл өвөлд нь л амьдардаг байхгүй юу? Тэ? Утаатай үед нь амьдардгаараа гэр хороолол гэж онцлогдох уу? Танай байгаа юм бэ? Чингэлтэй дүүрэгтэй дээ шүү дээ. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд. Тэн дээр та эмзэгэлдэг үү? Гэр хорооллыг гэж бичээд байгаа. Юу нэ эмзэглэх хэвтэй. Тэгвэл амьдрал тэр бичиж байгаа хүмүүсийн айгүй бол ах トゥ амрагсаад 80% нь гэр хороолол амьдарч байгаа шүү дээ. Танахаас бас сэтгүүлч нар их очиж нэвтрүүлэг хийх дуртай. Сүүлийн үед сэтгүүлчид их очдог болсон. Гэхдээ тэгээд надыг л байгаагаар минь үзчихэл дээ тий. Заавал мөг бор гэрт минь очиж аяг лавшаа идэхин тулд очих ямар сонирхол байдгийг. Эсвэл тийм сонирн байдаг юм уу? Та яхаарахгүй үзэгдэлтэй тий. Саяны парламент юм бол би цаашид олон жирийн хүмүүс орж ирэх би үүд хаалгыг нээхийн төлөө ажиллана. Тэр үед харин арт түмэн ингэж ихээр сонирхож тий сэтгүүлчэд ингэж янз бүрээр бичихгүй тэгээд хин нэгэнд дулдууцсан гэж бүр их ярихгүйгээр байх байхаа л гэж бодож байна. Би хамгийн гол нь ялангуяа эмэгтэйчүүд их ороосоо Монголын эмэгтэйчүүд их зоригтой ээж аав үр хүүхэд тий өөрийнхөө үнэт зүйл гэр бүлээсээ эмэгтэй хүн ер нь их дайчин тууштай штэ. Би бол юмны артаа талд гаргаж багасаа л хичээдэг хүүхдээс. Эмэгтэйчүүдийг аль нэг намаас нам руу уруулаа ч юм уу тийм хувилдаанд оролцчихъя гэж нэрээ баг байдгүй шүү. Сонсогддоггүй шүү, тийм ээ. Эмэгтэй хүн би энэ яг манай удвал сайд маань хэлжсэн шилэн тал нөгөө гэд тэр илтгэл тавьж явах үедээ эрэгтэй хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гинэ. Гэтэл эмэгтэй хүний дотор эмээлтэй хазаартай морь эзэнтэйгээ багтдаг гэж. Тэрний юу вэ гэвэл эзнийхээ хоол унд өмсөж зөөх хувцас хунаартай ахуй хэрэглээ юунд дуртай юунд дургүй бүх юм нь мэддэг учраас тэр эзнийгээ энэ дотроо бүр багтаагаад авцсан байгаа байхгүй юу? Өөрсдөө. Эмэгтэй хүнийг сонгуульд оролцоход хөлнийх нь үзүүрээс үснийх нь үзүүр хүртэл хардсан байна. Эрэгтэй хүн юу ч хэлэхгүй. Сайхан Монгол дээл өмсөөл морин дээр жоохон хазгаа суугаал ингэж юм. Өстой гөндөөгөө Монголд ирэх хүн гэн тэ. Гэтэл цаана нь ямар хүн байгааг мэдэхгүй шин. Тийм л дээ. Та бас эмчийн мэрэгчлээ юм шүү дээ, тэ. Бага эмч мэрэгчлээ. Дараа нь цагтаагийн актем сурсан биш. Уг нь та гоё мэрэгжил эзэмссэн юм биш үү? Би таныг бас нэг асуулт бэлдсэн. Японд нөгөө нэг парламентчдын уулзалтанд явж байгаад нэг Индонезийн билүү нэг парламентын гишүүн ухаалдаад унтсан чинь таныг сугаандаа гэд. Тий, таныг аварсан гэд хэвлэлээр бахан шүүгөө. Гисэн чинь дараа нь биш гинэ баян сэлэнг биш гин өөр хүн байна гэж гараад ирсэн. Тэр юу бол та аварсан юм уу? Тэр яасан юм? Би тэгээд энийг байнга ингээл би аварсан, авраагүй гэж мэтгэлцээл ингэмээргүй санагдтiim л да. Би монгол хүн шиг л яг л монгол эмэгтэй хүн тэ хажууд нь хүн унаад өглөөр яаж ханддгүй яг тэр шиг л хандсан байхгүй. Яг хөө тэр тухайн үед намайг хэвлэлээр янз бүрэл биччихсэн байлгүй. Би тэр хүнийг амьсгаа оруулахын тулд миний цамц маань нэгт хөлрөөд дараа нь хөлөрснөө мэдээд хоёр гутлаа тайлаад тэгээд өвдөглөө суудсан тэр хүний амь настай зуралдаж байхдаа би дараа нь Монголдо ирээд ингэж намайг хүлээж аванч гэж санаагүй л ахгүй. Гавьяа байгуулчаач гэж би тухайн үед бодоогүй. Би тухайн үед болд сайдад хэлсэн. Тэр манай гадаад харилцааны сайд маань тэнд ажиллаар очсон байсан. Тэгээд би утсаар явахын нуурд орой яг тэр өдөр болсон явдлын өдөр оройн нь уцтаад хэллээ. Би ингээд парламентын гишүүний амь нас авралаа. Тэр хүүний би гинэт муудаад ингэсэн гэд ингээ ярьсан чинь та ёстой мундаг үйл хийсэн байна. Таныг Монголд очиход чинь хүлээж авч уулзнаа. Та Монгол улсынхаа нэрийг гаргасан байна. Гэхдээ би юу хийснээ мэдэрсэн. Тэр болтол би тэгэж өөрийгөө гавьяа шагнал байгуулчин чинээч санаагүй. Саяхан манай бүлгийн албанаас тэр хаттай сугаан дэгээд хүн рүү мэйл бичсэн байлаа. Таны би сайн уу энэ төр гэсэн.
биеийн байдлыг асуусан зүйл бичсэн байсан. Зүгээр тэр Японд очиод ажиллаж байх явцдаа би энэ Монголд жилдээ нэг удаа орж ирэхдээ 20-30 хүүхдэд одоо энэ бүдүүн гуйныхын судсаар ингээд зоонд гүйлгээд зүрхнийхэн цооронхойг нөхдөг. Тэгээ хариу нөхөйг өвсгээд төрийн бас байгууллагынхантай уулзсан. Төрөөс ямар ч дэмжлэг туслалцаа авалгүйгээр 2-3 жил тэр үйлсийг хийж явсан байгаа байхгүй. Тэгээд тэр яагаад тэр олон багаараа тэр эмчнэр их орж ирдэг вэ гэхээр дэлхийд номерт 5-т ордог. Тамита гэдэг эмч. Тэр эмчтэй Японд гар нийлж ажиллаж амжихгүй тэр эмч олддгүй учраас олон ингэж хотын шилмэл эмчнэр одоо шилэгдмэл эмчнэр гарч ирээд Монголд л эрэгтэн цуг хамтарч энэ мис засалд орж нэг удаа тэр хүнтэй мис засалд орох нэр төрийн хэрэг гэж үзэж манад ингэж дагуулж ирдэм байх тэр Тамита эмч. Тэр Тамита эмчийг би төрийнхөө нэрийн өмнөөс би баярлалаа гэж хэлэх гэж оройн хоолнд урьсан. Тэр уулзалтан дээр харин Тамита эмч бичсэн хэлж ин лээ. Таныг явснаас хойш 7 хоног тэр Японы сонин хэвлэлээр шуугсан Монголын одоо парламентын гишүүн эмэгтэй энд уулзалтанд сууж хаад хүний амьнаас аварлаа гэж. Тэгээ тэр хүн таныг явснаас хойш 7 хоног эмчлүүлээд нутаг бутсан, биеийн байдал сайжирсан. Тэр үед инфарктал болсон байгаа байхгүй. Тэгээд хэрвээ та их мундаг байжээ гэд. Тэгээ хэрвээ бид нар тэр үед хажууд тэгсэн бол бид нар тэр хүнд бас за одоо энэ хүн ямар шинж тэмдэглэр чинь яаж нэж нэг айгүй сандраад те шууд тэгэж биедэн хурч тэгэж туслам зузуулж чадахгүйсэн. Тэгээд та их мундаг байсан шүү л гэж хэлж байсан. Би тэгээд тэр хүмүүс тэр дэлхийн номер 5-д ордог. Монголдо үнэлэгдэхгүй байж яах вэ болно штэ. Монголчууд ч угаасаа л нэг тиймэрхүү замтай юм чинь. Би харин тэр дэлхийн номер 5-д ордог тэр эмч тэгээ хэлэхдээ л би баярлсан. Баярлсан. Өөрөөрөө баярлсан. Сайн санагдсан. Таны бодлоор шудраг ёс гэж юу юм бэ? Шудраг ёс ч маш олон тэгэл янз бүрийн ойлголтууд нийлж ижил нэг том цул зүйлэл болох байх. Зөвхөн миний хувьд бол өөрөө байх тий өөрөө байх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх. Тэгээд яг тэр нийгмийн сайн сайхны тусын тулд нэг хүний төлөө биш нийтийн сайн сайхны тусын тулд өөрөө бай гэхээр хүн болгон өөрийнхөө байж арай л болохгүй шүү. Жишээ нэг авилга авах дуртай хүн байна. Нэг хүн тэр авилга энэ төрдөөч биш. Шудраг ёс гэж авал ерөөсөө нийтийн сайн сайхны төлөө л ажилтдаг л байх хэрэгтэй байхгүй. Тэдний төлөө дуурдаг л байх хэрэгтэй. Гэтэ шудраг хит шудраг гэх юм бол бас эн чинь бас болохгүй. Худлаа болчтой шүү дээ. 100% үний юм гэж байхгүй. Ядаж 99%. Би одоо шудраг ёс гэж юу гэдгийг ерөөсөө ойлгохоо болсон. Яа тэгэхээр хүн болгон, нам болгон, улс төрч болгон өөрийнхөө тайлбарладаг. Өөрийнхөө л үзэл бодлыг шудраг ёс гэж боддог. Айл нь юм бүү? Тэгээд хамгийн гол нь миний хувьд тэр нийтийн эрх ашигла хамгийн чухал гэж би боддоо шүү дээ. Яг нэг хүн тэр тухайн хүн бол өөрийгөө хамгаалахын төлөө өөрийнхөө албан тушаал дээр үлдэхийн төлөө тий энэ чинь бол зүтгэн шүү дээ, тэмцэн шүү дээ. Зүгээр нийтийн сайн сайхны төлөө хэн тэмцсэн бэ? Хэн дуурсан бэ гэдэг л ард түмэн өөрөө хамгийн гол нь бас ялгаж салгаж ойлгодог л ах хэрэгтэй. Би ард түмнийг бас манай монголчууд хэтэрхий даруй хүн тий. Тэгээд хамгийн гол нь хэвлэл мэдээллийн хэрэгслэр хүнийг ингээд хүсээгүй тэр мэдээллийг хүчээр толгоор нь хийж өгöd байгаа байхгүй. Сууг солихтол тэр инквайр авилгач сууг солихтол баян сэлэнг инквайр даргахаа төлөө үхэн хатан тэмцдэг гин. Сууг солихтол Монгол Ардын хувьсгалт намынхан нэг хүний төлөө засгаас ерөөс ингээд бүх дандаа бидний эсрэг мэдээллийг ард түмний тархинд хүчээр суулгаж биднэрт бол хэвлэл мэдээлэл өнөөдөр хаалттай байгаа. Бидний гэдэг хэвлэл мэдээлэл бидний дуу хоолойг яг байгаагаар мань гаргадаг хэвлэл мэдээлэл хэрэгсэл ховор шүү дээ. Үнэхээр ховор. Ямар сони яагаад гэж бодож байна? Үнэхээр тийм байна гэж юу? Үнэхээр тийм байсан.
Бид нэрийг Монгол Ардын Хувьсгалт намынхаа нэрийг сэргээж авах гээд тэмцэж. За тэр үед үл яг тийм байсан. Тэрийг бол мэдчихэв. Эхлээд тэрнээс эхлээд тэгээд одоо хүртэл хэвлэл мэдээлэлээр бид нэрийг юу н гоочлох тий. Ингээд үгэн дээр үг хийх, ороох. Тэгэл энх хоёртай нийлүүлээл ерөөсөө муу бол муу. Тэгэл муу бол хойтлоо. Тэгээ яаж байгаа та нар өөрсдөө энх хоёр дарга маань ингээд байна. Энх хоёр даргийнхаа төлөө тэмцэнгээд яваад байгаа байхгүй. Тэр чинь Монгол улсын иргэн штэ. А хүн болгон өнөөдөр энх хоёр даргыгаа за яг бол нэг хэсэг нь тэгвэл тэр чинь авилга нэг альбом тушаалт юм шүү. Энх хоёрыг өмч хувьчлан нийслэлийн өмч хувьчлан комиссд ажилладаг байсан уу? Үгүй. Харин тий. Нийслэлийн өмч хувьчлан комиссд ажилдаггүй байхгүй юу? Альбом тушаалаа нөлөөлж исэн гэж л шүүх харин тэр чинь харин би хэлээд байгаа штэ. Тэр нөлөөлж исэн гэдгийг юугаар хэлэх юм? Утсаар хэлсэн үү? Ярьсан гэдэг тийм. Ярьсан гэдэг шүү. Уцаар ярьсан гэдэг та хоёрыг хэнийг ч өнөөдөр гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр ялаж болох цаг үед бид амьдраад байна л гэж би хэлээд байгаа шүү дээ. Өнөөдөр намайг тагнажиж болно шүү дээ. Бид өнөөдөр ярьдаг шүү дээ. За утас чагнаад байгаа юм шиг байна ч гэх юм уу тийм. Бид нэрийг ингээ араас дагаад байгаа юм шиг ч байна гэдэг юм. Гэтэл яг өнөөдөр тэгэж хүнийг сэрдэж тагнаж болохгүй л ахгүй гэмт хэрэг үлдэг бол гэмт хэрэг үлдсэн тохиолдолд за хоёлаа яшиг энх хоёр гэдэг сэдвээ өрхий та бол яриалах юм байна хизээч бууж өгөхгүй гэж би өөрөө би хэрэг хин нэгний өмнөөс те хин нэгэнд ёстой нэг авилгалаар нэм үү эсвэл альбан тушаал амлагцснаар нэм үү би үзэл бодлоо би худалдсан хүн бол би өнөөдөр янз бүрийн сэтгүүлчтэй асуултанд би бүдэрч унаал баагүй эсвэл нэг ярьснаа маргаашгүй би өнөөдрийг хүртэл би өөрийнхөө итгэл үнэмшлэр л байгаа. Тэгээ энэ итгэл үнэмшилтэй байна гэдэг нь миний буруу юм уу те? Тийм ээ тийм. Таны итгэл үнэмшлийг танд үлдээх ёстой. Хүндэтгэж үзэх ёстой. Тэгэхээр та цэцнүүдийн дунд тэнэг явсан амар байна уу эсвэл тэнгүүдийн дунд цэцэн явсан зовлонтой байна уу? Тэнгүүдийн дунд цэцэн явах хэцүү шттэ. Харин цэцнүүдийн дунд тэнэг явсан нь хамаагүй дээр байдаг байхгүй. Та алийн дөрмтөл чинь. Би сүүлийнх нь байна. Жохон тэнэг явъя гэж. Тий. Цэцнүүдээс тэр чинь заавал тэнэг явахтай биш л дээ. Тэр хүмүүсийн үгийг сонсоо те. Өөрийнхөө хүндэлж байгаа хүнийхээ эсвэл одоо ажиллаар нь ч юм уу те. Тэр хүнийг ямар нэгэн үлгэр дуурайл үзүүлдэг өөрийн нэг шүтэн биширдэг ч юм уу эсвэл өөрийг хүндэлж хайрладаг ч юм уу ямар ч хүмүүс байж болно шүү дээ хамтран ажиллаж байгаа хүмүүс нь өөрт нь бас эерэг энергитэй за жишээлх юм бол өнөөдөр манай эмэгтэйчүүдийн бүлэг бол үнэхээр сайхан бүлэг шүү дээ хоорондоо нийтэж улс төрийн намууд хоорондоо хэтээ өөр улс төрийн намууд боловч хоорондоо бид нэр чи арчилсан нам цаашаа шудрагаас ивсэл наашаа гэдэг ингэдэггүй шүү дээ бид нар бүгд юм тэгэхээр зэрэг энэ л байхгүй орчин нь өөрөө сайхан байх юм бол би тэрэн донд юугаач сураад хийгээд бүтээгээ явж болох байхгүй. Орчин нь эерэг биш. Тэгээ орчин нь буруу байх юм бол би хичнээн тэр дотор зөв байх гэж яах юм тийм биз дээ. Ойлгохгүй ш намайг хүн. Тэгэхээр өөрчлөлтийг яг манай эмэгтэйчүүдийн бүлэг намайг шудраг үлстэн медальд тий тодорхойлсон ш. Тийм үү? Юугаар? Энэ сая парламентын гишүүн 8 аварсан гэдэг. Тэр ч үнэхээр сайхан үйл явдал үлжээ. Би зүгээр сүүлд тийм мэдээ сонсчоод үнэн худлын нэг танаас дайралтвал асуучих юмсан гэж бодчихсон. 10 жил та хаан төгссөн. 35 дахь сургууль. Хаана нэгдэг сургууль вэ? Далайн буудлын. Ямар хүүхэд вэ та? Онц сурдаг хүүхэд вэ юу? Сахилгагүй хүүхэд вэ юу? Би нэг гоцгойд хүүхэд байгаагүй. Зүгээр жирийн дундаж сурлагатай. Ангийнхаа 4 охинтой нийлдэг 5 уулаа. Тэгээ хөвгүүдтэйгээ нийлээд ангиа аваа явцдаг. Урлаг, спорт тэгэл хичээл сурлага бүх юмараа манлал хичээл тийм сургууль тийм хүүхэд байсан ангитал нэг та ямар спортоор хичээлтэй сагсан бөмбөг сагс сайн тоглох уу сагсан бөмбөг тоглоно гүйшигшээд шигшээд ордогс тэгээд нөгөө гэр хорооллын хүүхдүүд гээл хөөрх юм тэгэл намхан юмнууд гүүгээл очиж агшаал дээр яваад очив бид нарыг тэгэл
тэр үед бас л шудраг бусал байсан шүү дээ. Ингээл яг 6 дугаар сургуулийн 2 дугаар сургуулийнх ингээл том өндөр битэй хөвгтөд тэгэл нөгөөдөлөө чинь багш нараа шүүгч наранд гэсэн бид нарыг бол эхний зондоос л гасаал шүгэл дуургаал яасан бэ алдаал гэн тэгэл шар өдлөөл гүйж явдаг тийм л хөвгтэйсэн. Тэгээ банзан гитар дараал ангийн хамтлаг гэж байснаа сүлдээ сургуулийн хамтлаг болоод дээд курсийн ангийнхны хонхны баяр дээр концерт тоглолт. Ямар дуу их дуулдаг гэсэн бэ? Тухайн үеийн л одоо нөгөө 50 батын дуулдаг, тэг хашийн дуулдаг. 90-ад оныхны л дуулдаг. Эд хит болж байсан дуунуудыг л дуулдаг байсан да. Тэгвэл та ч авьяаслаг хүн байсан байна. Спортод сайн, урлагаар бас явсан. Тэгээ урлагаар явчихаг юм уу та? Урлаг руу ер нь орё, энэ талаар мэрэгжил эзэмш эсвэл спорт ч юм уу сонгодог. Манай аав 5 хүүхдээс нэг нь хуульч, нэг нь эмч болгох гэсэн тийм мөрөөдөлтэй байсан. Тэгээд аавынхаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд эмч болсон. Тэгээ эхэндээ бол эмч болъё гэдэг л айгүй их бүр туйлын зорилготойсэн. Эмчил болъё гэдэг. Тэгээд анагаахт сурч ирээд тэгэд бүр анагаахын дээдэд үргэлжлүүлээ сурах боломж байсан боловч тэгээ сураагүй. Манай ангийн охтуудаас үргэлжлүүл сурсан охтууд би одоо сайхан эмч мэрэгчлээ хүүхдүүд би. Тэгээ би ерөөсөө эмч биш юм байна. Би хуульч болно гэд. Тэгээд аавынхаа 2 мөрөөдлөг хоёулангийн л биелүүлсэндээ 5 хүүхдтэй л нэг ганцаархнаа. Нэг эмч болоод хуульч болоод. Тэгээ яг анагаах төгснээ өнөөдөр аавыгаа бас асраад манай аав чинь бас асаргаа сайтатай олон жил ингэж явж байгаа. Сайн асаргаатай л ингэж явдаг гэж эмчнэр үздэг шүү дээ. Хүнд өвчтэй зүрхнээ тэгэл. Ааваа эмчлэн тэгэл бүр аргаа барсан үед л хоёлаа эмнэлэг рүү явна да. Аав ээжтэйгээ хамт байдгүй. Хамт байна. Танай нөхөр юу хийдэг хүн бэ? Манай нөхөр Баян зүрх дүүрэн 5 дугаар хоронд нийгэм ажилд байдаг шүү дээ. 2 хүүхэдтэй гэсэн. 2 хүүхэдтэй. Том нь төмөр замын дээд сургуулийн ашиглалтын инженер 2 дугаар курс. Охин маань үүсэт энэ жил шийдэж орсон алтан замаас. Одоо их хурлын гишүүн болоод олонний танил болчлоо. Амьдралд чинь одоо өөрчлөлт гарч байна уу? Одоо нийгэмтэй харьцаа ч юм уу, бусдтай харьцах дээр өөрчлөлт гарч байна уу? Мэдэрч байна уу тэрийг? Бусдтай харьцахдаа би өөрөө юу? Хувь хүнээрээ. Тий. Их хурлын гишүүн гэдгээр харьцаж байна уу гэж юу? Үгүй яг өмнө нь бол ингээл мэдээж олон хүн таньдгүй байхад хүн чинь нэг өөр тийм үү? Маш олон хүн таньдаг бол одоо ингээл хараал тэнийг таних шүү дээ. Тэгэхээр бас ингээд наад зах нь бие авч явахаас эсвэл зарим эрх чинь хаагдаал хэцүү шүү дээ. Тэ. Жирээ ордог цаны газраа ороод ганц суушурч идэж чадахгүй. Найз нөхдөд нэг кафед орж болохгүй тий. Тэгэл хамгийн гол нь гэр орны артаа тал айгу үнэндээ хаягдчих. Нөгөөс оройр ирсэн ч гэсэн нөгөө 2 хүүхдтэйгээ хичээл номонд анхаардаг байсан бол тэр анхаарч чадахгүй байх жишээтэй. Тэгэл ажил ихтэй үнэхээр ажил ихтэй байд юм байна. Би эсвэл тэгж их ажиллаад байна уу? Эсвэл үнэхээр ажил маань дийлдэхгүй байна уу? Байнгын ороо маань өөр асар том байнгын ороо. Тэгээд бүхэл салбарт ажиллаж байгаа хүн тэнд салбар болгонд хүн л ажиллаж байгаа тийм. Тэгээ хүнтэй холбоотой асуудлууд манай байнгын орон дээр яригдчихлаа. Тэтгэвэр тэтгэмж хөдөлмөр тийм ээ. Асаргаа, сувилгаа, эрүүл мэнд, боловсрал. Тэгээд байнгын орон маань том ачаал ихтэй. Тэгээд эхний ээлжинд байнгын орооныхоо бас чиглэл үйл ажиллагааг судлах гээд арга барилтаа орох гээд нэг нэлээд оройтдаг байсан 11 12 хүртэл. Тэгээ одоо бол гайгүй бас гарт ороод ирлээ. Одоо жоохон бодлогын чанартай зүйлүүдийг хийх юм уу та гэсэн төлөвлөгөөтэй л. Ямар нэгэн хуулийн төсөл санаачилсан уу? Анх 9 сарын 1-нд цэцэрлэг сургуулийн хичээлийн шинжил эхэлж байгаатай холбогдуулаад сургуулаар явсан. Тэгээ тэр үед хүүхэд бидний үед нэг өдөр өнжүүлэх төв гэж байсан да. Манайх одоо үнэхээр цэцэрлэг сургууль хүчин чадал үнэхээр хүрэхгүй. Одоо дараа жил тэрний дараа жилээс бүр их өндөрнө. Яг гэвэл нөгөө хүүхдийн мөнгө олгож байгаатай холбогдуулаад хүүхэд их манайхан гаргасан шүү дээ нэг хэсэг. Тэр алтан гахаан жил гэдэл хүүхдүүд их гаргасан. Тэгээ тэрнтэй холбогдуулаад ачаалал сургууль цэцэрлэг ачаалал нэлээд хүндэрч байгаа. Тэгээд
хуучны нэг өдөр өнжүүлэх төв гэд байсан. Тэр өдөр өнжүүлэх төвийг яад нэг хувийн хвшлэр хийлгэж болохгүй гэж. Түр ингээд нөгөө өөрөөтэй ингээд ачаалаад авахгүй мөртлөө ингээд бүх юм нуран дээр ачаад энэ сайхан хувийн хвшлүүд байна. Хий бүтээ гэсэн хүмүүсүүд байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэдэл байж байна. Жинхэнэ утгаараа энэ хүмүүстэй хүрч ийн хүрэхгүй л байна. Өнөөдөр арт түмний амьдрал ядуу байна тий. Хүнд байна. Өнөөдөр махаар хол за яг би өнөөдөр 20-оор явхад 10-20 жил гэд дотор идсэн гэд тэгвэл гадна энэ байгаа нийгэмд байгаа хүмүүс бас л муу адилхан насаараа гэд дотор жижиглэн идсэн хүмүүс бол зөндөө л байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ арт түмнийхээ амьдрал руу хүн гэдэг тэр хүний хайрламаар байна тий. Хүн маань өөрөө Монгол улсын үнэт баялаг, үнэт зүйл капитал маань шүү дээ. Бид хөнгүүгээр том бүтээн байгуулалтаар яах юм? Тэр бүтээн байгуулалт чинь Монгол хүн л хийнэ үстэй. Тэ? Тэр үднээсээ тэгээд өдөр өнжүүлэх төвийг байгуулъя гэдэг санаачлаг гаргаад төсөл боловсруулаад тэгээд бас ган төмөр сайд маань боловсрол шинжилгээ ухааны сайд бол ган төмөр маань бас дэмжиж тэгээд бид нар нийлээд Ганбаатар гишүүн, Уянгаа гишүүн, би Эрдэнэчим гишүүн ган төмөр гишүүн бид нар нийлээд энэ хуулийн төсөл өргөн барьж байгаа. Байнгын ороогоор ерөн сая бас тогтоо тэмцэх тухай хууль манай байнгын ороогоор нэлээд хуулиуд орсон шүү дээ тамхины эсрэг хууль тийм. Бүх л асуудлууд орж байгаа ихэнх нь л 70-80% нь л манай байнгын ороогоор л орж байна. Улсын хурлын гишүүн болоод 6 сар болж байхад ер нь хэр их бичүүлэвтэй хэвлэл мэдээлэлээр эхэндээ ч их балбуулсан шүү дээ. Тэгээ за яшиг сүлдээ ч бүр тоохоо байсан. Үзэхэж байсан. Сайтуудаар ч орохоор байсан. Манайхан үнэхээр монголчууд арт түмэн маань биш. Арт түмэн маань биш байхгүй. Энэ цөөхөн эд хүмүүс бичиж байгаа. Тэгэхээр би арт түмнийг бол буруутгахгүй. Тэгэхээр байгаагаар минь л хүлээж аваасаа тий. Тэр бичсэнийг би бол ерөөсөө тоодгүй. Шантраг үе байсан. Гэхдээ одоо бол бүр тасан цогцсон. Харин өнөөдөр тэр тусмаа ажлыг хөдөлмөрлөө тий. Би нөгөө хүн намайг хэдий ч нэ басамжлах тусам би өөрөө илүү шаргуу ажилтдаг тийм хурцлагддаг хүн л дээ. Өөрийгөө хин гэдгийг харуулах хангалттай онцлог юм чинь байж шүү дээ тийм ээ. 4 жил их хурлын гишүүн байна. Тэгээ энэ хооронд бол та сайн ажиллах байхаа би тийм итгэл надад төрж гэн ямар ч хэлсэн. Би сайн ажиллана гэж хэлж чадахгүй. Гэхдээ би арт түмнэрээ ажиллаад өгнүүлнэ гэж л бодож байгаа. Цаг хугацаа харуулах байх. Энх хоёрыг гэж цөөхөн яриад явдаг юм шүү дээ. Тэгвэл танаа намынхантай ингээ ярьцлага ихээр ярьцлагын маань ихэнх хувийг энх хоёр гэдэг хүн эзэлждэг байхгүй. Тэгээ бас гөгшөнтэй ярьцлага гэж ахтаа. Тэр хүнийг хажуудан суугаад нүүр тулаад уулзаад тэгээд яриагийн сонсоод тэр хүний тэр ухаанаас нь суралцаамсан гэж би боддог. Тэр надад тэр хүнээс бас суралцах зүйлүүд бас их байна. Ганц би ч биш. Хэрвээ энэ улс төр төхөл тавьж орж байгаа хүмүүс байх юм бол бас үзэл бодол үгийг нь бас сонсчод зүгээр хаа. Тэгээд хүн насаараа нэг хүний нэрэндээ байд юм уу? Эсвэл яадаг эхнээсээ муу гэд хэлэгдвэл муугаараа дуусах хэрэгтэй юм уу? Тэр хүн яаж ч өөрчлөгдөж болно шүү дээ. Тийм ээ тийм. Өөрчлөгдсөн байж магадгүй гэж би бас бодчихлаа л та. Хамгийн гол нь энэ толгой дотор ухаан нь агуу байхгүй юу? Тэгж хүндэлтэй. За энэ бол таны л бодол тийм ээ. Боожихгүй. Боожихгүй байх. За ингээд битэрийн ярилцлагын цаг. Ээж аав минь тэгж ярих юм бол бас л ингээд зүтгэн шүү дээ. Хүний дэ өөрөө ингэсэн бас үнэт зүйл бас дээдэлж явдаг хүн байдаг учраас тэрийг хямгааж өөрчлөх гээд яг би хин нэгний мөнгөөр юм уу тэг хин нэг одоо үнэхээр надад татаарч байгаа шүү дээ. Би тэр олон хүмүүс шиг мөнгөө зарж орж ирээгүй үнэн тий. Би мөнгөө зараагүй, би хушуугаа худалдаагүй, үзэл бодлоо би худалдаагүй. Зөвхөн өөрөөрөө байсан. Өөрөөрөө хэдэн төгрөг гаргасан юм? Мөнгө гаргасан. Бас тодорхой хэмжээний мөнгө гаргасан. Яг тэгвэл би Чингэлтэй дүүргийн Монголоор тусгалт намын мянгатын дархан шүү дээ. Миний ард мянган гишүүд маань байгаа, дэмжигчд маань байгаа. Би тэдний төлөө явах хэвээр. Тэгээд тодорхой хэмжээний мөнгө гаргасан. Заавал тоон хэрэгтэй. Тоон хэрэгтэй л энэ.
За би ямар ч байсан энэ улсын хурлын гишүүчэд миний хажууд тэр бумаар нь цацаагүй. Тэр бумаар битэл 50 60 сая төгрөгөөр нь ч би цацаагүй. Тэгэхээр зэрэг тэрнээс доошоо л байж тараад. Гаргаагүй мөнгө гаргаагүй гэж хэлж болно. Тэгээ тиймдээ ч өнөөдөр энэ хүмүүсийн бас атаархлыг төрүүлсэн байж магадгүй. Тэгэхгүй яах вэ? Их хурлын гишүүн болъё гэж мөрөөдөж байдаг хүмүүс юм. Миний хувьд бол тэр их хурлын гишүүн болох гэж анх мөрөөдөөгүй шүү дээ. Үзэгчд маань бас Монголын ард түмэн маань намайг өнөөдрийг хүртэл ёстой их хурлын гишүүн гэж бодох гэж зүүдэж мөрөөдөж явсан гэвэл бол үгүй би зөвхөн өөрөөрөө байсныхаа баян сэлэнг Цангатын баян сэлэн гэдэг энэ эмэгтэй ямар түүхтэй юм те. Юуны төлөө тэмцэж явсан тэрүүгээрээ би өөрийгөө танил болсон, олонний танил болсон гэж. Их хурлын гишүүн байхаасаа өмнө бид олонний танил болцсон байсан шүү дээ. Тий. За ингээд битэрийн нэвтрүүлгийн цаг дуусаад дохиод энэ нэвтрүүлгээ дуусгах гээд цаг юм хурдан өнгөрцөн. Тийм. Бүтэн цаг ерөөсөө юу ч болдгоо шүү дээ. Ярээ сухаар. Тэгэхээр та одоо үзэгчтэй хандаад юу хэлмээр байна? Тийм. Би тэ үзэгчтэй хандаад хэлэхэд Монгол Ардын Усалтнаа Монгол үндэсний арчилсан намын шударгаас эвсэл маань өнөөдрийг хүртэл эвсэл маань задарч бутраагүй тэ муудалцаж ажил дээр бол муудалцах зүйлүүд бид нарт байдаг байсан. Ажлын хүнлэм босоо. Гэхдээ бид өнөөдөр эвдрэлцээгүй, салаагүй, сарнаагүй бид нар өнөөдрийг хүртэл эвтэй найрамдалтай байгаа. Харин биднийг салгах гэж 3 дахь одоо хүчин зүйлүүд нөлөөлсөн олон талаас нөлөөлж байгаа. Салаасаач гэж мөрөөдөж байгаа. Гэхдээ ард түмэндээ хэлэхэд бид нар ард түмнийхээ ихтгэл үнэмшлэлээр өнөөдөр гарч ирсэн хүмүүс сүүлийн 20 гаруй жил 3 дахь хүчин гараагүй. Ийм ололт амжилтыг өнөөдөр 2012 оны улсын хурлын сонгуул харууллаа. Цаашид бид нар бас энэ манан гэдэг энэ үзэгдлийг дахин нийлүүлэхгүй тулд бид нар чадах бүх нэрээ ард түмнийхээ төлөө дуурч хэдийн эвслийн засгийн газарт хамтарч орсон ч гэсэн бид нэр томоохон бодлогын хэмжээнээс бусад зүйл дээр хууль бус зүйлүүд дээр сөрөг байр суурьтай цөөнхийнхөө байр суурийг илэрхийлнэ. Тэгээд бид нарыг салахыг хүлээж байгаа хэрэг эвсэл хүчин байх юм бол 4 жилийн цаг хугацаа та бүхэнд хүрэлцэхгүй байхаа л гэж хэлмээр. Тэгээд хизээд салахгүй л гэсэн юм биш. Хизээд салахгүй. Тэгээд бид нар харин цаашид над шиг энгийн бас аав ээж охин орж ирэх тэр үүд хаалгыг би нээхийн тулд энэ 4 жилд би сайн ажиллана гэж хэлмээр байна. Тэгээд анхаарал тавьсан үзэгчдэд баярлалаа. За баярлалаа. Танд бас баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За үзэгчдэд цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочин бол Улсын хурлын гишүүн Баян Сэлэнг байлаа. Ирэх 7 хоногийн даваа гарагийн 21 цагтаа иргэн уулзцгаая. Баяртай үзэгчдэд. За баяртай. Ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухай кино гэдэг ингэ зовж явах хэрэгтэй тийм. Төрийн бодлого гэдэг нь хайц юм. Үгс ахаар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үгс санаад байгаа шүү. Надаа үгс санаж юу ах вэ? Би бол түрүү хэлсэн шүү дээ. Шудраг ёсон төлөө явна. Арчлалын төлөө явна. Энэ Улаанбаатарч бидний гэр орно гэсэн. Тэр намайг ер нь хүрэлцэхийнхээ энэ зад их дуртай юм аа тийм. Ардын намд бас илсэх гэж очсон чинь намайг болохоор намын нэг сэв суулна гэдэг аваа. Бас нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намд яг хүчтэй жийж гаргаж өгдөг байсан юм шүү дээ.